Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл тус хуулийн эдийн засгийн ангиллын C10 дэд салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоод аж ахуй нэгжүүд зөвлөлтөх уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтад хүнсний хувьсгал төрөмс байгууллагын тэргүүн Даваа Баяр болон ажлын алба, хүнс үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн холбоод 50 гаруй аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд оролцсон юм а. Тэд мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулах тухай санал солилцлоо. Стратегийн маш томоохон төлөв гаргаж ирж байгаа. Мал аж ахуйн салбараа яаж хөгжүүлэх үү, газар тариалангаа яаж хөгжүүлэх үү, үүнээс гарсан бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гаргаж дотоодын зах зээлээ яаж хангах уу, гадаад зах зээл рүү гарах тийм гарц. Энэ ажлуудыг бүгдийг тодорхой тусгаж өгч байгаа байхгүй. Тэгснээрээ бид нар мэргэжлийн нэгдсэн холбоо болох нөхцөл шаардлагуудыг мэргэжлийн нэгдсэн холбооныхаа анх дахь их хурлыг хийхээр төлөвлөж байна. Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах хэрэгцээ шаардлага бидэнд байгаа юу? Манай улсад 2017 оны байдлаар 27 мянга гаруй төрөмс байгууллага улсын бүртгэл бүртгэгдснээс 8 мянга орчим нь нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгвэл шууданд хийсэн үхрийн ивэр шиг тархаа бутархаа энэ олон холбоодыг нэгтгэснээр салбарын эрх ашгаа дуу нэгтэйгээр хамгаалах, цаашлаад төрийн заримчийг үүргээ гүйцэтгэх, стандарт боловсруулах, нутагшуулахад төртөө хамтран ажиллах боломж бүрдэх юм байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдэд олон давуу тал үүснэ гэж үзэж байна. Тэгэхээр мэргэжлийн нэгдсэн холбоо болсноороо ер нь тухайн аж ахуй нэгж маань яг өөрийн салбарын стандартыг шинжилэн боловсруулах, төрийн зарим нэг чиг үүргүүдийг бас авч зохион байгуулах, сургалт мэргэжилтэн бэлтгэх нэн шаардлагатай бол зарим нэг үйлдвэрийг үйл ажиллагааг нь зогсоох, сунгах, зөвшөөрөл өгөх ийм чиглэл дээр хүртэл ажиллах боломжоор бас хангах ийм өргөн цар хүрээтэй болж байгаа. Ер нь дээр бид нар малгайтай байх хэрэгтэй. Хүнсний хувьсгал төрөмс байгуулах болохоор манай салбарыг бол ерөнхийдөө хүчилээд явж штэ. Тийм болохоор бид нар энэ дээр бол өөрсдийн яг байр сураа оруулаад тэр дотоод журам дүрм тийм ээ. Тэрэн дээр нь ороод удирдах зөвлөлд нь ороод ингээ явах бол ерөөс болохгүй байхгүй. Энд чинь үнцэн хоёр үргэл байгаа даа шүү дээ. Нэг нь бол салбарын эрх ашиг, нөгөөх нь бол салбарыг төртөө яаж холбох гэдэг хоёр л юм байгаа даа шүү дээ. За төрийн бус байгууллага ер нь мэргэжлийн чиг баримжаагаараа нэгдэж энэ салбар дундын үйл ажиллагааг зохицуулахад хүчтэй байх, тэгжээж бас төр засаг нь хүлээн зөвшөөрдөг байх. Энэ үйл явц бол цаашаа улам боловсронгуй болох нэ. Энэ бол их чухал үйл явц гэж ингэж үзэж байгаа. Хүнсний хувьсгал төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд оролцоод явдаг байгаа. Тэгээд цаашдаа ингээд хууль маань шинжлэхдээ ингээд гарах юм бол бид нар цааш энэ үйл ажиллагааг дэмжиж явахад бэлэн байгаа. Тус хуралдаанд оролцогчид хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн C10 дэд салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулахыг 100% саналаар дэмжлээ. Ингээд мэргэжлийн нэгдсэн холбооны материалыг бүрдүүлж Монгол улсын дээд шүүхэд хүргүүлэх ажлын хэсгийг байгууллаа.